Өглөөний хүргээх юм үзэгчтэй кофе цай нэвтрүүлгийн маань бас нэгэн шинэ дугаар үзэгч та бүхний хүртэл болох гэж байна. Тэгэхээр манай өнөөдрийн хүндтэй зочноо үзэгч та бүхэндээ танилцуулъя. За гаагдах олон улсын эрүүгийн шүүхийн хохирогчийн өмгөөлөгч Наран цэцгийн орчлон манай өнөөдрийн зочин байгаа. Шинэ өглөөний мэнд хүргэе. Танд бас өглөөний хүргэе. Тэгэхээр Наран цэцгийн орчлон өмгөөлөгчийн хувьд бол манай кофе цай нэвтрүүлэгт бол анх удаага орж байгаа. Тийм учраас бас яг манай үзэгчд бол бас зарим нь бол сайн мэдгүй ээж мэдгийн бид бас илүү одоо таниулах үүднээс таны танилцуулгаас эхлэх үү гэж бодож байна. Би бол таныг бас ярилцахын тулд нэлээд судлаа л да. Тэгээд өмнө нь бол бас цагдаагийн дээд сургууль ихэд одоо байхад төгсөжсэн байна. За дараа нь мөрдөн бацаагч хийж агаад TOEFL-ийн шалгалт өгөөд өөрөө англи хэлээ хэлдээд тэгээ гадагшаа сургуульд яваад одоо бол бас гаагдах олон улсын эрүүгийн шүүхийн одоо хохирогчийн өмгөөлөгчөөр ажилладаг. За бас нэг хобби хадгаар хийдэг ажил нь бол үнэртэй усан дурлагсны төлөвгээд фейж байдаг. За энэний бол бас админ ингээд санаачлагч гээд олон ажилтай. Тэгээд тэрний хувьд бол бас 10 жилийн сургуулийн хаан төгсөв. За дараа нь цагдаагийн дээд сургууль төгссөн маань нутгийн танилцуулгаар эхлэв гэж бодож байна. Зөв. 5 дугаар сургууль 10 жилийн сургуулийн хотын төв. Гэхдээ би өөрөө бол гэр хоолны хөвгөлтэй. Тэгээ манай ээж 5 дугаар сургуульд зургийн багшаар ажилладаг гэсэн. Тэгээд ээжийнхээ сургуульд яваад төгсөжсэн. Тэгээд та өөрөлдөө би цагдаагийн дээд сургууль гэж байхад нь төгсчээд тэгээд дараа нь Америкийн нэгдсэн улсад Миннесотагийн их сургууль гэдэг сургууль үтийн тэнд хуулийн сургуулийн төгссөн дөө. Яг зүгээр яг миний мэрэгжлийн сургуулиуд гэх юм бол юм байна. Яг зүгээр цаашдаа богино хэмжээний тийм зуны мэрэгжил дэвшлэг сургалтууд гэх юм бол нэлээд олон оронд явж ирсэн байна. Голланд, Франц, Герман, Итали, Швейцар, Итали, Ирланд гэх мэт ийм олон орнууд яг өөрийнхөө мэрэгжлийн чиглэлийн олон улсын хуулийн чиглэлээр янз бүрийн сургалтууд бол хамрагдчихсан тийм. Таны багнаас хаана өнгөрөв? Одоо яг энэ хотел хөвгттэй тий. Гэр хоолд одоо Таван буудлал гээд хошгоо байдаг. Одоо Таван буудлал тий. Тэндлээ өсдөрсөн газар тий. Тэгээд цагдаагийн актын төгсөөд та яг мэрэгчлэр мөрдөн бацаагчаар ажиллаж байсан юм тийм. Тийм биш цагдаагийн сургууль төгсөөд тэгээд би нэг цагдаагийн ерхий газар нөө англи хэлтэй байсан болохоор цагдаагийн ерхий газар нэг 6 сар гадаад харилцааны албанд нас нэг ахлах цагшаар хэдэн сар ажилласан юм а. Тэгээд ер нь яг мэрэгжлийн хуулийн ажил хийх хэрэгтэй юм байна гэж ойлгоод тэгээд одоо Баян зүгт өргөтэн цагдаагийн хэлцсэн мөрдөн бацаагчаар нэг 2 жил орчим ажиллаж байсан. Цагдаагийн хэлтэй бас орлоо тэр мэрэгжил сонгодог хүүхдээс багасаа мөрөөдсөн мэрэгчлээ сонгосноо эсвэл ямар нэг өөр нэг хүчин зүйл байв уу? За тэр бараг тохиоллоо. Би бол өөрийгөө бас яг тийм хуульч мэрэгчлээ болно гэж бас төсөөлж байгаагүй тий. Бага багт бол яг би гадаад хэлний аяг сонирхолтой байсан. Миний үеч орсол заадаг байсан байхгүй тий. Тэгээд орсолтой бас нэг сайн ч биш байгаагүй тий. Сайн ч биш яг ерөөхдөө орсолтой айгуу дуртай. Тэгээд энэ хэлнийхаа чиглэлээр нийгмийн чиглэлээр тийм олон улсын харилцааны ажиллаад их сонирхол татдаг байсан байхгүй. Тэгээд засагаас дээд сургууль төгсөөд яг наваа төгсөж нөө гадаад харилцааны сурвалжууд их хамгийн одоо хоттой жинхэнэ хүн болгоны орох дуртай сургууль байсан. Тэгээд тийш орох гэдэг би тэнцээгүй миний хэлч сайн байгаагүй. Тэгээд одоо хүмүүнлэг те одоо нэг олон улсын харилцааны дээд сургууль. Тэгээд яг ер нь яг миний эргэн тойрончоос яг тийм хуульч мэрэгжлийн үлгэрдүүрээс үзэж хүнчтэй болон байгаагүй л дээ. Яг ойр дотны хүмүүс дотор. Тэгээд яг хуулийн сургуульдаас үзээд алтъя гэж бодоод орсон. Гэхдээ яа ч юм одоо отоход би өөрийгөө өөр мэрэгжлийн ажил хийж гин гэж бодоход ерөөсөө төсөөлтөв шүү дээ. Ер нь яг л насаараа одоо ч насаараа л их сургууль төгснөөс хойш 18 жил болчихлоо шүү дээ. 18 жил дандаа эрүүгийн мэрэгжлийн нарийн мэрэгжлийн ажил хийлээ. Тэгээд одоо өөрийгөө бол өөр мэрэгчлээ гэж ерөөсөө төсөөлтөггүй тий. Та өөрөө зөв ингээд ажиллахад энэ өөрөө тийм зөөлөн тийм хүн санагдсан. Тэгээд яг эрүүгийн чиглэлээр ингээд ажиллахад бол бас хувь хүний зан чанарч гэдэг юм бас нөлөөлөх үү? За бид өөрийгөө зөөлөн гэх чаа мэдхгүй. Би бол их ажлын тал дээр бол нэлээд хаграатай. Тэгээд монголч биш яг мэрэгжлийн цагдаагийн мөрдөн байцаагч ажил хийгээд янз бүрийн гэмтэрэг мөрддөг байлаа. Тэгээд Монголд би мөнгөлөгчөөр ажиллаж байсан. Америк сургууль төгсөж ирчээд тэгээд бас янз бүрийн хэрэг дээр мөнгөлийн ажил хийжсэн. Одоо миний ажиллаж байгаа шүүгч гэсэн ер нь дэлхийн хамгийн хүн настай гэмтэргүүдийг шүүн тасалдаг тийм газар. Тэгээд маш улс орон тий бүр ТV-ийг хамарсан хэд хэдэн улсыг хамарсан иргэний дайн
За тэгээд улс орнд гарсан иргэний үүмэн самуун зэвсэгт мөргөлдөө иргэний дайнтай холбоотой. За тэгээд маш олон мянган иргэдийг алж хараасан одоо геноцид буюу төрлөөр устгах гэмтэр, хүн төрөлхтний эсрэг гэмтэр, дайны гэмтэрүүд гэдэг юм нэлээд ноцтой хамгийн ноцтой хүнд гэмтэргүүдээр ажилтдаг. Тэгээд тэр хэрэг гарсан улсуудаас би ажиллаар их явдаг. Тэгээд ажлын тал дээр бол их маш хатуу байхыг юм шаарддаг шүү дээ. Хатуу байхыг шаарддаг. Гэтэ яг юм гэхдээ ажлын зүйлийг бол ажил дээр үлдээгээд бусад цаг дээр бол илүү аль болох тийм амар тайван стрессгүй байхыг л боддог шүү дээ. 18 жил гэсэн тийм ерөнхийдөө хуулийн чинь 99 он сургууль төгссөн тийм. Дундуур нь яг 2 жил Америк явснаа оруулаад ихэрч одоо тасралтгүй л эрүүгийн ажил. өмгөөлөгч тийм эрүүгийн ажил, хуулийн чиглэлээр яваад хэдэн бас Монголд байна. Хэдэн одоо сүүлийн жилүүдэд бол ер нь олон улсад ажиллаж байгаа тийм. Гэхдээ би бол яг гайг олон улсын ерөнхийдөө тасралтгүй ажиллаад 11 жил болж байна. Тэрнээс өмнө Монголд байсан. Тэрний өмнө Монголд биш нэг 2 жил хагас өмгөөлөгч бас хийсэн. Тэгээд Америкт бас хуулийн сургууль төгсчөөд Америкт бас би мөлийн төвчөнд ажиллаж байсан. Гагдах одоо тэр олон улсын хохирогчийн хамгаалах шүүхийг одоо өмгөөлөгчөөсөө ярихад бас сонирхолтой л да. Маш том хэрэгүүдийг шүүдэг. Одоо улс орны хэмжээний тийм. Энд дээр бас таны ажиллаж исэн зарим хэрэгээс сонирхол бас юу байдаг юм бол. Монголын зарим нь мэдээж магадгүй. За яг ер нь та олон улсын мэдээ байнга дагдаг бол олон улсын мэдээгээр явж байгаа дэлхийн ер нь иргэний дайнтай байгаа тийм ээ зэвсэгт мөргөлдөөнтэй байгаа улсуудын маш олон хэрэгүүд маш шүүхтэр ирж байгаа тийм. Яг би яг нэг шүүхийн дотор байдаг өмгөөлөгч учраас манай албачин болоос байнгын тийм өмгөөлөгчний алба байхгүй яг шүүх дотор байдаг. Тэгэхээр маа шүүхтэр ирж байгаа бүхэл хэрэг дээр бол бид нар бол томилогддог тийм. Тэгэхээр шүүхтэр ер нь одоо би чи 2006 оноос хойш би шүүхтэр ирсэн бүх хэрэг дээр л ажиллаж ирсэн тийм. Гэхдээ мэдээж ганцаараа биш л те багаараа ажиллаад. Тэгээд нэг хэрэг дээр эхнээс нь дуустал явж байсан ч тийм ажлын замлууд байгаа. Бас зарим хэрэг дээр яг тодорхой үе шатууд нь бас оролцох тийм боломжууд байдаг. Та өөрөө одоо энэ гагдах олон улсын эрүүгийн шүүхэд тасралтгүй 11 жил ажиллаж байна. Өмнө нь бол Америкт ажиллаж байсан. Монголд бас өмгөөлөгчөөр мөрдөн байсагчаар ажиллаж байсан. Энэ бүхний эхлэл бол мэдээж та бас за би гадаадд одоо гарч сурах хэрэгтэй юм байна. За надад энэ олон улсад ийм гарц байд юм байна гэдэг юм уу. Өөрөө бас нэг зүйлийг эрэлхийлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж энэ дээр хамгийн гол одоо шатхи бол гадаад хэлний мэдлэг байгаа. 10 жилдээ бол орос хэл сурч байсан гэсэн. Англи хэлийг яаж сурв? Би бас нэг түүхий өчтөр уншчихлаа л да. Мөрдөн байцаагч хийж байхдаа шүн англи хэлээр тухайд бол товлын шалгалт гол шалгалт хэлээ. Тэрийг өгөхийн төлөө бас ингэж чармааж ажиллаж байсан. Бусдад бол бас сайн мэдээлэл болох үүднээс би зүгээр туршлага болох үүднээс ингэ сэрүүлж ичлээ гэж ачижсэн. Тэгээд бас их сонирм байна л да хүмүүс сонирхдаг. Миний ч одоо орсол заадаг байлаа. Тийм. Тэгээд яг орсолч их чухал сайн л да. Одоо хүртэл олон улсын хэмжээнд бол орсол бас үр нөлөөгөө алдаагүй байгаа. Гэхдээ яг ингээд сурах тал дээр ч гэдэг юм уу бид чинь төгсөөл нэг коммунист ингээд блок чинь нуурж унаад ядаж орс руу сургуульд явуулдаг тэр хөтөлбөрүүд нь ч бүгдээр байхгүй болоод тийм ээ. Тэгээд ерөнхийдөө орсол чинь ингээд яг бидний үед бол ингээд хэрэгцээнээс гарч эхэлж байгаа юм л та. Тэгээд бид нар чинь дунд сургуультай гадаад хэл тийм нийтний одоо олон улсын хэмжээнд хэрэгдэг нийтийн түгээмжлэлээс огт сурах боломж байгаагүй. Яг Монгол сургуулиуд. Тэгээд намайг дөнгөж 10 төгсөж хахад манай ээж ихч хоёр нэг даагуулж явж байгаа. Тэгээд дөнгөж анх Монгол дөнгөж анхны одоо хэлний курсууд гарч эхэлж байсан. Тэгэхэд би нэг хэлний курс нэг богино хугацааны хэлний курст явж ирсэн тийм. Тэгээд дээд сургуульд ороод анхны одоо английнхаа одоо анхан шатны мэдлэг авчаалаа ABC-г л одоогийн хүүхдүүд бол гайхаж байгаа бохтой төмөр дээд сургуулийн оюутан болчиход тийм ABC гэж. Бидний үед бол тэгж заалгаж байна. Тэгээд ер нь бол англи хэл чинь бол яг бид нар л ингээл дөнгөж одоо сурж эхэлж байгаа болохоос бол ер нь олон улсын дэлхийн хэмжээнд бол англи хэлийг бол маш эртээр үеэс сурж эхэлсэн тийм зүйл шүү дээ. Английн одоо эзэнт хөрөнгөд дэлхийн одоо газар нутгийн одоо тийм ээ одоо хүчин чад эрх мэдлийнхаа дээд оройд байхдаа англи эзэнт хөрөнгө чинь дэлхийн газар нутгийн 3/2 дүүрэх нөлөөг тогтоосон байсан гэж ярьдаг юм байна лээ. Тэгэхээр тэр бол энэ англи хэл бол туйлын түгээмэл хэл байсан. Тэгээд бид нар их хойно л орж ийн л та. Тэгээд дэлхийн маш олон улсууд бол одоо англи хэлийг үндсэн хэл нь хоёр дахь хэл нь гэж сурж ирсээр явдаг. Одоо ч гэсэн яг үндэ бол англи хэл гадаад хэл биш. Зөвхөн одоо орчин үеийн хүмүүсийн ярьдаг хоёр дахь хэл болж хувирсан байна. Тэгээд миний үед бол бас хэл сурахад бол бас
бас амаргүй л байж бидний үуч бол юу ч байгаагүй зөвхөн алтан галгуун тийм тойл бичгэл байсан ямар ч тийм юу интернет те одоо тэгэхээр ч одоо интернетээр ч гэдэм үү тийм ээ подкастаар сонсох гэхэд дэлхийн бүхэл хэлийг үнгүүгээр одоо сурж болж штэ маш олон цагийн хичээл байна лекцүүд байна дэлхийн хамгийн үнд хэлдэг дээд сургуулиуд хүртэл өнөөдөр хичээлээ одоо үнгүүгээр онлайнаар зааж чинь тийм тэгэхээр анх англи хэл сурахад бол Монголд бол одоо 90-ад оны үед бол туйлын хэцүү байсан тийм тэгээд яг хуу би яг өөрөө тэр зүйл юу сурч авсан гэхээр хүн бол яг сурыг гэж жишээх юм бол ямар ч төв саатыг юусан даваа сурдаг юм байна лээ тий. Би нөө өөр чинь ярьжсэн нөө яг би нөө соорсын цагийн тэтгэлгээр анх Америкт хуулийн сургууль сурч ирсэн байхгүй. Тэгээд соорсын цагийн тэтгэлж өгөхийн тулд TOEFL шаардлагатай бас өндөр авна авах хэрэгтэй. Тэгэд ялангуяа Америкийн нэгдсэн улсууд хуулийн сургууль сурахад бол английн мэдлэг маш өндөр байхыг шаарддаг. Одоо жишээлбэл одоогийн яг TOEFL систем үнэлэх тэр оноо нь өөрчлөгдсөн байлээ. Бидний үед бол нэг ойролцоогоор 400 550 гэсэн нэг тийм онооны хооронд ярьдаг байсан. За 400 бол Америкт бол нэг ойролцоогоор нэг community college буюу тийм ээ. Одоо тийм яг эдмийн зэрэг олгодгүй ах тий. Одоо монголоор нэг техникум гэж ярьдаг шүү дээ. Коллеж гэдэг тийм сургуулиуд бол тэнцхээр. За 500-аас 550 бол яг энэ албан ёсны дээд сургуульд орох оноо гэж үздэг байсан. А гэхэд бол Америкт бол зөвхөн хуулийн сургуулиуд 580-аас 600 оноо шаарддаг байсан. Тэгэхээр ер нь хуулийн хүний хувьд хэл ам тэгээд ярианы чадвар хамгийн ихтгэх чадвар хамгийн чухал учраас тийм өндөр шалгуурыг тавьдаг байсан байхгүй тий. Тэгээд би чинь мөрдөн байцагч байхдаа тэгээд TOEFL шаалтанд бэлдээл явдаг байсан тий. Тэгээд манай ажлынхан гайхдаг байсан. Би ингээд энэ чинь хажуудалтай юм нэг юм кассет тийм одоо тийм Walkman гэдэг тийм хөгжим байсан шүү дээ тий. Чихвчтэй тий кассеттэй. Тэгээ би дөрөв тууцсан заяа нөгөө чихвчтэй хөгжим бай ингээд тавьчихсан. Ингээд сонсоод. Гэхдээ тэр бол хүмүүс л их нэг хөгжим сонсож байгаа гэж боддог. Тэгээд тэнд бол тийм кассеттэй нөгөө TOEFL хэлэх англи хичээл. Тэгэл ерөөсө би ч нэг мөрдөн байсагч болохоор ч ингээд маш хийстэйш явна. Нэг цагдаа орох төв чинь ганц судагт байсан. Тэгэл ганц судаг ажил хоёрын хооронд ингээд тий олон цаг ингээд машинаар өдөр болгоно хүмүүсээ зөөгөл ингээд байцаах гал явдаг гэсэн. Тэгэхээр хичээлээ сонсоол тэгэл ажлын хажуугаар тэгэл TOEFL билээ тэгэл явдаг байсан л та. Тэгээд би чи эхний жилдээ тэнцээгүү. Соорсын зэр шалгуултанд өгөөд тэгээ хоёр дахь жилдээ тэгээ тэнцээд ингээд Америк сурахаар явчихсан. Ингэж эхэлж байсан байна. Тэгээд дараа нь л төгсөө та Америкт өмөөлөгчөөр ажилласан, хуулийн фирмд ажиллажсэн гэсэн. Тэгээ яг энэ одоо Голландын одоо Гаг хоттой энэ олон улсын эрүүгийн шүүхэд одоо анх орох эхлэлийг одоо яаж тавь. Одоо бол яг ганцхан Монгол хүн ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол нөгөө монголчууд нөгөө биднээс бол хол хөндийн асуудлаа чадахгүй илгүүч гэдэг юм уу өөрт нь боломж байгаа дахад ашигладаг нэг одоо боломжоо ашигласан л гэж би сонссон юм байна. Зөв. Бид ч бас жоохон байхад Оросын телевизээр Монгол руу ч орчуулагдсан баг. Ер нь дэлхийн 2 дугаар дайны дараа одоо нацистийн гэмт хэрэгтнүүдийг шүүсэн. Нюрнбергийн олон улсын тусгай шүүхийн тухай баримт кинод гардаг байсан. Тэгээд харсган та хүн ч үзсэн баг. Тэгээд ер нь бол Нюрнбергийн шүүх бол олон улсын хууль ер нь олон улсын харилцаа дэлхийн одоо хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд бол их том үүрэг гүйцэтгсэн тийм одоо шүүх байсан байхгүй. Анх одоо хүн төрөлхтний түүхэнд одоо цэргийн гэмт хэрэгтнүүдийг төрийн эрх баригчдыг цэргийн шүүхээр тийм ээ олон улсын шүүхээр шүүж ялгааноос нь тийм чухал асуудал. Тэгэд би яг жоохон байхдаа тэр кинонууд их дуртай байсан тийм олон улсын цэргийн шүүхийн тэр киног үзээ. Тэгэд яг тухайн үедээ би олон улсын шүүхт ирээдүйд ажиллаж гисэн тийм хүсэл мөрөөдөл бас тодорхой хэмжээгээр бага хэмжээгээр байсан л та. Гэхдээ би өөрөө ажиллаж очиж гэж бодоагүй тийм. Гэхдээ яг би Америк сургууль төгсөж ирээд Монголд өмгөөлөгчөөр ажиллаж хахад яа ингээд ер нь хууль зүйн систем чих сонирхолтой. Яа ингээд би хичнээн Америкт хууль зүйн сургууль төгсөөд ирсэн чинь яг Америкт сурсан гэдэг мэдлэгээ өөрийгөө бол аягүй их сурсан гэж бас би бодсон. Тэгээд юус ашиглаж чадахгүй, ашиг нь гаргаж чадахгүй, өөрийнхөө хэлийн ашиглаж чадахгүй байсан учраас ер нь бол би цаашдаа олон улсын хэмжээнд ажиллах хэрэгтэй юм байна. Олон улсын хүний эрхийн чиглэлээр ажиллах хэрэгтэй юм байна гэж бодоод ажлын байр хайж байгаа л. За яг тухайн үед нь ажлын байр зарлагдсан байсан. Олон улсын шүүхэд одоо хамтрагч өмгөөлөгчөөр ажиллах. Тэгээд тэр ажлын байранд нь хандаад холбогдох хүчин баримтыг бүрдүүлж өгөөд ингээд бичгийн шаалтын нөгөөд ярьцлагын нөгөөд бүр Гаргланд Гагт очиж яг шүүхтээр нь очиж ярьцлага өгөөд ингээд тэнцээд ажилдаа орж исэн. Тэгээд анх явхад бол мэдээч намайг яг ямар ажил хийж чадвартай вэ тий ямар хэлний чадвартай бас тэр шалгуураар шалгасан шиг бүрэн харж чадахгүй учраас эхний 6 сарын туршилтын хугацаа өгөөд тэгээд би бол анх бол очиод за эхний 6 сарын туршилтын хугацаагаар давчих юмсан тий за гэж бодож исэн. Тэгээд даваа тэгээд эхний 1 жилийн гэрээг байгуулад
Тэгээд нөгөөх нь ингээл явсаар басаа тэгээд нэг мэдчих одоо ингээ 11 жил болсон байж байна. Тэгээд яг хөө цаашдаа гэсэн би энэ ажил дээр л ажиллах байх л та. Тэгээд яг одоо миний хийж чаддаг мэргэжлийн олон улсын хуулийн нарийн ажил болчлоо. Тэгээд ер нь яг та бас чухал сэдвээс өндлөлт Монгол залуучууд бас би энийг хэлхийг хүсдэг. Ер нь олон улсын байгууллагад ажиллах, олон улсын шүүхт ажиллах, олон улсын хууль зохиолох байгууллагууд за тэгээд ер нь бүхэл мэргэжлэр тийм ээ ганцхан хуульч ус бүхэл мэргэжил одоо та бүхний хувьд сэтгүүлчийн мэргэжлэгч гэх тийм ээ олон улсын хэмжээнд ажиллах маш их боломжууд байдаг. Тэгэхээр энэ боломжийг Монгол залуучууд, Монголын одоо тийм ээ мэргэжилтэй боловсролтой хүмүүс яг л энэ маш энгийн зүйл гэж хүлээж авч ашиглах хэрэгтэй тийм ээ. Яг тэгэхээр Монгол улс чинь олон улсын хамтын нийгмийн нэг гишүүн тийм ээ. Бид нар чинь нэгдсэн улсын байгууллагын бүрэлдэхүүн гишүүн, улсын иргэд тийм ээ. Дэлхийн энэ олон улсын байгууллага, олон улсын төвшөнд хэнийг хаанч та яг л тэр мэргэжлийн мэдлэг боловсролын шаардлагыг хангаад хэлийн шаардлагыг хангах юм бол хаанч таныг нээлттэй хүлээж авах тийм боломж нь байгаа. Ялангуяа олон улсын байгууллага гэдэг бол тийм одоо хүний хурж босчгүй нэг тийм ээ тийм алсын зүйл биш. Яг л засгийн газар хоорондын төрийн л нэг байгууллага. Тэгэхээр та одоо өдөр тутмын амьдралдаа байнга л нэг төрийн байгууллагуудаа өргөжлүүлж байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан олон улсын хэмжээнд ч гэсэн засгийн газар хоорондын байгуулагдсан олон улсын тэр төрийн байгууллагатаа та очих эрэхтэй. Мөн бас очиж ажиллах үүрэгтэй. Яг тэр чинь энэ хүн төрөлхтөнд тулгарч байгаа олон асуудлыг шийдэхэд энэ олон улсын засгийн газар хоорондын мөн олон улсын бас тийм ээ төрийн бас байгууллагч гэсэн маш олон мэргэжлийн чиг хүрээр ажиллаж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхэд бас Монгол хүн, Монгол хуульч нар, сэтгүүлч нар тийм ээ одоо Монголын ихэнх сахиулагч нар дэлхийн дайнтай байгаа газар очиж байгаа шүү. Яг л тэнтэй адилхан бид нар очиж ажиллах үүрэгтэй. Яг тэгэхээр энэ дэлхий дээр болж байгаа бүхэл асуудал чинь бидэрт хамаатай. Тэгээ бид нар нэг л дэлхийтэй тийм үү? Нэг л дэлхийтэй. Энэ дэлхийг одоо л хайрлах хэрэгтэй тийм. Одоо л энэ дэлхийг бид нар бүрэн бүтээн авч үлдэх хэрэгтэй байхгүй тийм. Төгсөөд сая тэр Гагийн бас шүүхийг зарлагдсан үг өөрөө бас олж мэдээд очиж яасан гэж байна. Одоо бол яг зүгээр иймэрхүү юмуд суугаад бол айгүй элбэг болцсон л доо. Одоо жишээлбэл нэтээр ороод хаана ямар ажиллагаа, хаана ямар сургууль тэтгэлэг байна. Тэний хувьд бас жоохон хэцүү баригдмал байсан шүү дээ. Яаж бас олж яваа тэр. Яг ер нь бол нэг миний хувьд энэ дээр юу гэж боддог гэхээр залуучууд яг ер нь залуучууд ер нь цаашдаа тийм ээ өөрийгөө олон улсын хэмжээнд зориод үзье өөрийг сорё гэсэн хүн бол нэг наацхийн л одоо английн мэдлэгтэй тийм үү наацхийн францын мэдлэгтэй ер нь дэлхийн түгээмжлийн мэдлэгтэй байхад бол яг таны эсрэг мэдээлэл бол одоо маш өгөөмөр болж штэ тийм ээ ямар ч мэдээллийг хаанаас авч болж байна. Одоо Facebook гэдэг маш их сайхан юм байна тий. Миний хувьд бол яг хүмүүс Facebook-ийг цаг үрдэг энэ төр гэж буурсан юм билээ. Дөнгөж сая хичээл одоо Facebook-т 2 тэрбум зэрэг орлоо шүү дээ. 2 тэрбум хүн шүү дээ. Тэгэхээр Facebook-т бол бүхэл төрлийн мэдээлэл. Тэгээ Facebook ч бүхэл төрлийн мэдээллийг авч болж байна. Өөртөө хадгалаад авчиж болж байна. Тийм үү найзууд руугаа мессеж болгоо явуулж байна. Ингээд шеэрлээд хуваачиж болж байна. Тэгээд жишээлбэл миний Facebook дээрхэд бол би зүгээр хувь хүмүүсийг бол огт дагдаггүй. Миний Facebook дандаа Франц мэдээнүүд, олон улсын байгууллагын мэдээнүүд, за миний хоббигоор өртний тийм ээ брендинг мэдээнүүд, за тэгээд ялангуяа Франц дээр байдаг Францын янз бүрийн телевизүүд, за тэгээд сэтгүүлийн мэдээллүүд байдаг байхгүй. Тэгээд бүгдийг нь уушхад бол туйл их амархан болж штэ. Тэгэхээр энэ мэдээллийг олж сурах бол бас өөрөө айгүй тийм том чадвар юм шиг байна тий. Тэгэхээр олон улсын байгууллагад өөрхийн ажил мэргэжлийн чиглэлээр ажиллах гэсэн энэ бас адилхан. Та дэлхийн ямар ч хаанч байсан интернет гэдэг зүйл холбогдох юм л өөдөр дэлхийн хаанч очоод ямар ч сургуульд элсэх, хүсэлтээ гаргах, янз бүрийн зөвхөн цалинтай ажил бас байх албагүй шүү дээ. Тэгээд дэлхийн таны хэрэгцээтэй байгаа газар очиод сайн дурын ажилтнаач ажиллаж болно. Тийм ээ бид нэр ажиллах болно шүү тийм ээ. Одоо жишээлбэл тийм халуун одоо Африкийн маш олон орнд жишээл ундны усны асуудал бол маш туйлын ноцтой асуудал нэг. Жишээлбэл байгаль орчны чиглэлээр ажилладаг Монголын мэргэжлийн хүмүүс тэнд очиод яаж тэр тийм ээ жишээлбэл монголчин говьд худаг ухдаг үстэй тийм ээ тэр туршлагаараа очиод хуваалцаад тэнд очиж тэнд байгаа усгүй байгаа ундны усгүй байгаа хүмүүст тэр тусламжийг үзүүлж болох байхгүй. Тэгэхээр цалинтай, цалингүйч тийм ээ сайн дурын байдлаач эсвэл өөрийнхөө мэргэжлийн хэмжээнд бизнесийн хэмжээнд ч дэлхийн хаач очиж ажиллах өөрийнхөө хувь нэмрийг оруулах тийм ээ энэ хүн төрөлхтөн гэдэг чинь нэг гэр бүл бид чинь нэг л дэлхийтэй тийм ээ бид нар заавал өөрсдийгөө тийм ээ өөрийнхөө эх орондоо барихгүйгээр яг эх орондоо хүн ажиллаж амьдрах сайхан л та. Гэхдээ энэ хил хязгаарт барихгүйгээр ингэж
өсөл мөрөөдлөө дагаж явах нь их чухал гэж байна. Тэгэхээр ер нь одоо орчин үеч одоо дэлхийн ертөнцийн ч одоо хил хязгааргүй болчихлоо шүү дээ. Одоо би Голланд амьд шиг гэдэг чинь ингээд Шенгений орнууд гэдэг байгаа тийм ээ. Дундаа ямар ч визгүй. Урд нь чи ингээд ямар нэг улсаас нөгөөр орох чинь ингээд шалгуулаад ингээд яадаг байсан тийм ээ. Одоо чи Европ ч ихэд чинь ямар ч хил хязгаар байхгүй болчихлоо. Шенгений орног 20-д орнод ч ингээд зүү бүр Польшоос эхлүүл тийм ээ. Одоо баруун Европ хүртэл ингээд зогсолтгүй явж болж байна. За тийм өндөр хөгжлийн орнууд хоорондоо бүгдээр визгүй болчихсон тийм. Тэгэхээр өөдөр хин хаана ажиллаж амьдарч болж гин сурж болж гин тийм ээ ажил зугаалж болж гин дэлхийн ертөнцийн өөр хил хязгааргүй болчихлоо тийм. Та өөрөө яг эрүүгийн чиглэлээр ажиллаж байсан одоо ч ажиллаж байгаа хүний хувьд яг Монгол улсынхаа яг энэ эрүүгийн нөхцөл байдал за эрүүгийн хэрэгцээ орчин ер нь ямар байна гэдэг. Энэ чиглэлээр хэр судалгаа хийдэг үү? Яг хамтран ажиллаж байгаа ч гэдэг юм уу? Чиглэлээр нь тань. За яг би нэг энд Монголд амьдрахгүй байгаа яг мэргэжлийн ажил хийхгүй байгаа болохоор ерөнхий одоо хамгийн сүүлийн батлагдсан хууль тогтоомжтой зүйл залтаар нь бол мэдж байгаа зүйл байхгүй л байна л та. Гэхдээ яг зөв хувийн ажилт байна мэргэжлийн хүний хувьд. Гэхдээ ер нь яг өндөр хөгжөлтэй орны туршлагуудыг ажиглаад байхад яг би зүгээр энэ дээр мэргэжлийн зүйл их урт удаан ярьж болно л та. Гэхдээ би яг зүгээр нэг л би санаа хэлчихье. Нэг тийм нэг мундаг хүний хэлсэн үг гэдэг юм байлээ. Аливаа хуулийг одоо зөрчид яш шийтгэл нь өндөр байх бол албагүй. Шаардлага. Гэхдээ хөнгөнч бай, хүндч бай заавал хариуцлагыг тосдог байна. Тэгэхээр энэ зүйл Монголд их алдагдаад байгаа юм болов уу гэж би бодож байгаа. Ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн бол хариуцлага бол гарцаагүй байх хэрэгтэй. Хариуцлага гарцаагүй байх гэдэг энэ зарчим энэ л их алдагдаад байгаа юм тийм. Ямар хэн байсан ч бай, ямар нэгэн байдлаар хариуцлага заавал авч байгаа. Тэгэхээр хуулийг тэгчих гэсэн. Ямар нэгэн байдлаар хууль зөрчөөд тэрэнд хариуцлага онохгүй байх юм бол тэрийг хинч дагаж мөртгөө болчдөг. Ингээд нөр Монголын хууль 3 хоног гэж их муухай үг байдаг шүү дээ, тийм. Тэрнтэй адилхан. Тийм болохоор ямар ч гэсэн хууль зөрчил хариуцлага тооцоосноос тэр асуудлыг л орхиддаггүй. Энэ одоо нэг бодлоо эн чинь бол зүгээр нэг хууль ёс гэхээс илүү ба нэг ер нь бол бидний тийм амьдралын зайлшгүй хэм маяг бидний соёл болох ёстой зүйл байгаа байхгүй юу, тийм. Ер нь өндөр хөгжилтэй оронд бол нэг тийм зүйл надад их маш ажиглаж байгаа. Энийг бол заавал ингээд нэг хуулиар лантуудах ш. Хувь хүн өөрөө тийм ээ би тэгсэн шүү. Би тэгэх ёстой. Би тийм ээ хуулийг заавал мөрдөх ёстой. Энийг би мөрдөхгүй бол заавал хариуцлага байх ёстой, тий. За бүр нарийн хууль зүйн хариуцлага бол ёс суртахууны хариуцлага заавал байх ёстой гэсэн нэг энэ нарийн зүйлийг бид нэр өөрсдийнхөө бүр амьдралын хэв маягийг өөрсдийн Монгол сэтгэлгээнд бид хэвшүүлэх хэрэгтэй байна. Тэгсэн цагт нөгөө нэг хууль дэдсэн нийгэм чи бий болох юм шиг тий. Тэгэхээр энэ бол ганцхан одоо хууль хүчний байгууллага гэхээс илүү хүн бүлний болгоны оролцох хэрэгтэй юм шүү, тий. Би нөө Шинзландд явжсэн байхгүй тий. Ажиллаар явж. Тэгээд тарийн талбайгаар бид нэг машинтай яваад Шинзланд ч нөгөө хөдөө аж ахуй хөгжүүлсэн газар. Тэгэл ингээл машин дараа ингээд баг бүтэн цаг давхгүй хeenч байхгүй тарийн талбайгаар явж шээ. Тэгээд нэг замын уулзалт дээр ирсэн чинь ингээд замын уулзалт дээр ингээд нэг ширээ тавьчих. Тэгээд нэг ингээд алин гээд нөгөө нэг бөө ингээд гой жимсүүдийн ингээд хиллээд ингээд уутанд хийгээд тавьчихсан. Тэгээд хажуудлын юм шилэн дотор барийн шил гэж ярьдаг шүү дээ. Шилний хажууд нэг килограмм $5 ингээд тавьчихсан тий. Тэг хeenч байхгүй. Тэг хүмүүс буугаад алин авчаад тий $5 хийчихэд ингээд явдаг. Тэгээд нөгөө тариалан дахиад бүтэн цаг тий. Тэгэхээр чи тэнд ямар ч хууль байхгүй уус тийм чи цагтаа байхгүй шүүхт тийм ээ прокурор өмгөөлөгч байхгүй. Гэхдээ эн чин хүний хөдөлмөр байна. Энэ хүн чин дайраад явах хүмүүст нь итгээд өөрийнхөө үнийг тавиад өөрийнхөө хөдөлмөрийн үр шим ингээд тавиад явж. Би бас ухамсартай соёлтой хөдөлмөрч хүний хувьд энэ хүний хөдөлмөрийн үр шимийг авахын тулд бас өөрийнхөө мөнгийг төлөөд ингээд явах хэрэгтэй. Энд бол ямар ч тийм нарийн цаазуур хэрэггүй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энийг их өөрсдөө хэвшүүлэх хэрэгтэй байх. Гэхдээ энд бол мэдээж цаг хугацаа их орно л доо. Гэхдээ энийг яагаад бас өнөөдрөөс ч юм уу та хүн өөртөө хариуцлага хүлээгээд яагаад хийж болохгүй гэж тийм ээ. Тэгэхээр миний хувьд л тийм байна. Тэгэхээр энэ хариуцлага, хууль, ёс гэдэг зүйлийг бид нар их зүгээр нэг тийм нэг формалтсан, хэлбэрсэн, цаас, бичиг, ном гэх зүйлээсээ илүү бид нар наацхийн зүйлүүдээр л өөрсдөөс эхлэх хэрэгтэй юм шиг тийм санагдчихжээ. Тэгээд тэр хуулийг хэрэгжүүлэх тэрийг гарч ин л та. Хууль тогтоомж дүрм ингээд байхад тэрийг хэрэгжүүлэхийн тулд хянахын заавал нэг цагдаа ингээд хажуунаас нэг хүч хэрэглэх ч юм уу эсвэл зүгээр юм хяналтын байгууллага биш. Хүн өөрсдөө тэрийг мэддэг байгаад тэгээд тэрийг дагаж мөрдөөл явах л гэл. Хэрэгжилтийн асуудал ер нь дахиад хөгжиж байна. Энэ дээр бол мэдээж яг хамгийн гол нь сэтгэхүйн асуудал одоо монголчууд. За яах вэ гэдэг нэг мэдээж хуулийн байгууллагууд шударга ажиллах ёстой. Ялангуяа хууль шүүх, хууль тогтоох тийм ээ засгийн төлөөлж байгаа хүмүүс ялангуяа хууль зөрчихүүд бүр хориотой байх хэрэгтэй.
хууль зүйн өндөр хариуцлага хүлээж авах хэрэгтэй. Ёс зүйн өндөр хариуцлага хүлээж авах хэрэгтэй. Яг бол тэр хүмүүсийн чинь үлгэр дуурайд арт түмэндээ ингэж тусдаг тийм ээ. А мэдээж энэ зүйлүүд нь байлгүй л яг. Гэхдээ хүн болгон энэ зүйлийг л их тийм бодож авах хэрэгтэй шиг байна л да. Би бас нэг гайхажсэн нөө. Би Японд бас нэг дээр ажиллаар явж ирсэн. Тэгэл Япон бол одоо дэлхийн өндөр хөгжлийн орны одод хамгийн бага гэмт хэрэг гардаг газар. Хамгийн бага гэдэг. Тэг чи бүр өглөө ингээл машинаар ингээл явж явах чинь хинч байхгүй газар л жолооч нь яг зогсох ёстой бол зогсох ёстой. Тэрнээс бол одоо цагтаа заавал байх шаардлагагүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ сэтгэлгээг бид нэр яаж өөрсдийнхөө энэ амьдралын хэм маягт оруулах ёстой. Энэ бол аюул чухал асуудал те. Энэ бол маш чухал асуудал те. Тэгэхээр Монголд бол одоо бичигдэн хуулиуд нь бол зөндөл байна шүү дээ тийм ээ. Байнгын ажиллагаатай парламент нь байна. Байнгын ажиллагаатай шүүх хууль сахиулах байгууллагууд нь байна. Мэдээж хуулийн дагуу бүгдээр ажиллах ёстой. Гэхдээ ер нь бол ийм одоо бид Монгол Улсын үндсэн хуулиар бичсэн байдаг хүмүүнлэг иргэний ачилсан хуулиа дээдлсэн нийгэм байгуулахын тулд хүн бүрэлдэхүүн их ёстой гэж би бодож байна. За бас нэвтрүүлэг маань цугцаа өндөрлөлт тийш хандаж байна. Нэвтрүүлгийн төгсөлтөөс таны яг сонирхол хобби гэж хэлж болох нэг ажиллагаа. Та бас өөрөө үнэртээ ус цуглуулдаг, үнэртэнд одоо дурлалцны клуб бас Facebook group ийм групп ажиллаулдаг. Энэ бол та яг энэ их ажлын хажуугаар зүгээр сонирхлоороо л хийж байгаа нэг ажил гэж хэлж болох тийм. Яг би өвчтөө бас аягүй дуртай. Тэгээд анх бол би ч 4 жил одоо болчих. Анх бол би зүгээр нэг Facebook дээр нөгөө найзуудаа би та нарт өвчтөө усны зөвлөгөө өгье л дөө гэл ингээл нэг юм яриад. Тэгээд групп гэж нэг сони юм байт юм ба. Би ч бас мэдтгүйс. Би бол Facebook-ийг бүр сүүл ашиглаж гисэн. Одоо яг ажиллаад 4 жил болж байна. Тэгэхээр би за өвчтөө ус нэрээ сонирхтой байна. Чинь өөрөө хуудсан дээр ингээд аягүй хэцүү. Тэгэхээр чинь хүмүүс юм уу мичиж болохгүй, постиж болохгүй. Тэгэхээр хүн группийг нийштэй юм байна. Тэгэл байнга өвчтөө усны мэдээлэл ашиг тариул хүмүүсийн асуултанд хариулаад тий. Тэр нэг одоо шинэ бүтээгдэхүүн шинэ гарч байгаа өвчтөө усны тухай янз бүрийн мэдээлэл ингээл оруулаад өөрийнхөө бас сонгож байгаа өвчтөө усны тэгээд бас нэг өвчтөө уснаас авч байгаа өөрийнхөө таашаалын тухай ингээд тийм ээ илүү гоё тийм одоо англиар review гэдэг юм даа сэтгэл дүнэлтүүд ингээд яа ингээд нэг өвчтөө усныд орсон нот бүтэц тийм ээ өвчтөө усны бүтсэн түүх хүүхдээ ингээд холбоол ингээд бичээл гисэн чинь маа монголч их өвчтөн дуртай тийм өвчтний соёл өндөрт арт юм байна. Тэгээд нэг гисэн чинь ингээд тэрсээр байгаад одоо ингээд 100 мянган гишүүтэй болчихсон юм. Гэр бүл одоо энэ айгуу том community үүсчлээ. Тэгэд энэ группийн дагаад бас маш олон группүүд гарсан л та. Ер нь өртөнтэй холбоотой, өртний соёлтой холбоотой. Тэгэд ер нь бол дэлхийн өртний зах зээл гэдэг их том зах зээл. Соёлыг тийм өртний их том соёл. Гэхдээ зүүн Аз одоо бид нар ойролцоо тийм ээ шашин шүтлэг гарал үүсэл одоо ойролцоо одоо Зүүн Азийн орнууд шүү дээ. Хятад, Солонгос одоо Хойд Солонгос одоо Япон шүү дээ юм тий. Энэ Зүүн Азийн орнууд бол хүмүүс нь одоо бүсгүүчүүд нь ялангуяа одоо өртний зах зээл хамгийн гол өсвүүчүүд нь өртөнхөөс илүү өөрсдийнхөө арсны гоо сайханд анхаарал хандуулдаг юм байна л да. Илүү анхаарал хандуул. Тийм болохоор одоо өртний зах зээлийн дээр ажиллаж байгаа одоо компани Зүүн Азийн зах зээлд орох аюу хэцүү байт юм байна. Ялангуяа нийш буюу тусгай сонирхлын өнөртнүүд тий. Гэтэл монголчууд ч бол шал ондоо юм байна тий. Монголчууд ч болохоор айгүй тийм өртөнд дуртай, янз бүрийн шинэ өртөн турших дуртай. За маш их тийм хурц тийм ээ. Тоод одоо шил маш тийм баялаг, түгээлт өндөртэй тийм өртөнд дуртай. Шил Зүүн Азийн соёлд бол одоо өртөнд төрхлөхэд маш намуухан тийм цэцгийн маш сул зөөлөн өртөнд бол төрхт юм байна л да. Тий. Тэгш монголчууд бол айгүй тийм одоо адал явдал дуртай тийм арт юм байна. Би тэгж ойлгож явлаа. Тэгээд одоо шил маа групп ч одоо 100 мянган Facebook дээр бол гадаад тийм группүүд байдаг байхгүй. Тэг чи одоо намайг анх байж хат би Facebook дээр тэр гадаад группт анх орж ирээд тийм групп байт юм байна гэж ажиллаж болт юм байна анх сурч ирсэн байхгүй. Тэгэхэд л одоо нэг 4-5 мянган гэж байсан групп ч одоо 4 жилийн дараа өсөөл 7 мянган хүнтэй баг. Тэг чи англи хэл дээр явдаг групп шүү дээ. Тэгэхээр бүх усаас орж байгаа. Тэг чи ганцхан монгол хэл дээр явдаг монголчууд гэдэг групп ч одоо ингэ 100 мянган тийм групп болчихсон баг. Тэгэхээр энэ юу харуулж ихээр яг тэгээд би дээрээс нь ингээд нөө өртний тухай өртөө усны тухай ингээд судлаад монголчууд их дээрээс очиж тийм өртний соёл бас их өндөртэй арт юм байсан байгаа байхгүй. Одоо шил наацхан гэх чинь бид нар арц хөөж өөгөлдөг. Энэ бол өртний соёлын бас аюу том чухал нэг элемент. Тий. Арц хөөж маань өөрөөс өртөө усанд ордог найрлагын нэг хэсэг болж авдаг. Тий. Одоо тэгэл бид өвгдөөс чинь агаар зандан мод гэж ярьдаг тийм ээ. Тэр бас өртөнтэй холбоотой. Бол хоёр тустай мод агаар мод зандан мод. Хоёулаа өндөртэй усанд ордог. Одоо найрлаганд нь ордог. За тэгэд хоёулаа маш тийм ароматерапи буюу одоо өмнөр ангаах ухааны үүднээс үзэхэд бол хоёулаа маш тийм хүний эрүүл мэндэд маш их сайн нөлөө үзүүлдэг. Гişээ тэгэл өртний соёлын тухай маш их олон зүйлүүд байдаг юм билээ. Жишээлбэл Монгол ардын одоо бас нэг ардын дүү байт юм билээ. Тэнд дуун дээр юу гэж өгөхөөр одоо хайртай хүнийхээ дээлийн гэрт нь хөдрийн заарыг шингээсэн юм аа гэж дуусдаг. Тийм ээ шил тэр хөдрийн заар чинь тийм хайр дурлалын бас тийм ээ тийм бэлэг тэмдэг
байсан юм байна. Одоо хөдийн заар гэж монголчууд их дээрээс мэднэ шүү дээ, тийм ээ. Тэр хөдөргээд бас тэр өөр хөдийн заар гэдэг тэр маш өрмөс тийм баялаг, тийм ээ, тийм тачаан үнээр ялгуулдаг тийм зүйл байл л дээ. Тэр хөдийн заар гэдэг тийм хэрэгтэй. Жишээ гэхэд бас хөдөргээд амтэн чинь амьддаг тийм цөөхөн улсуудын Монгол юм байна л да. Тэгэхээр тэр хөдийн заар гэдэг зүйлийг монголчууд их дээрээс мэддэг байсан. Тэгэхээр хөдийн заар чинь бол одоо бас өртөө усанд ордог бас хамгийн чухал нот элементүүд энийг байхгүй. Гэхдээ яг одоо бол өртөө усны зах зээл яг тийм цэвэр байгалийн гаралтай жинхэнэ хөдийн заараар ашиглахыг бол хорсон л доо. Яг л чинь харигс тийм ээ тэр хөдөр гэдэг амтнаас тэр заарыг хүчээр салгаж авдаг болохоор яг одоо бол зүгээр химийн найрлагатай тийм хөдрийн заар гэдэг зүйлийг өртөө усанд хэрэглэдэг. Гэхдээ тэр хөдийн заар гэдэг үнэр нь бол өөрөө өнөртөө ус одоо маш тийм чухал бүтээгдэхүүн. Ер нь бол хөдийн заар орог өнөртөө ус бол бараг байхгүй. Ер нь нийт өрсөс бараг 60-аас 75% нь хөдийн заар бол заавал тэр суур нотонд нь орж өгдөг. Ер нь хөдийн заар гэдэг зүйл чинь өнөртөө усын үнэр байх чадрыг дээшлүүлдэг. За тэгээ бас тэр суур нот буюу тийм одоо хатах нотонд нь гарч ирдэг одоо тийм нэг сонин өрөөс өмсөлтэй зүйл байгаа байхгүй тийм. Би нэг зүйл нэмэт хэлчихье. Хөдийн заартай холбоотой нэг гоё өнөртөө ус гэдэг. Тэр Францын Сойшланс гэдэг брендээс гаргасан Маск Хобла хаан гэдэг. Одоо өөрөөр хэлбэл Хобла хааны хөдийн заар гэдэг Монгол хааны нэрээр нэрлсэн тийм өртөө ус. Тэр бол одоо хөдийн заараар хийсэн хамгийн гол одоо өртөө усны төлөөлөгчдийн нэг. Одоо хамгийн алдартай хөдийн заар хийсэн үндэстэн гэсэн. Тэгэж одоо тийм Монгол хааны нэртэй Монгол ёс заншлалаас тийм ээ санаа авсан тийм үндэстэн одоо олон улсын одоо өртний зах зээл тийм ээ зарагдж байгаа жишээтэй тийм. Яг өртний талаар ярих юм бол маш олон цаг ярьж байгаа. Энэ бол өөрөө их том соёл тийм. Тэгээд ер нь бол хүн чинь их сони юм байл. Хүн чинь хамраа ашигладаг юм байл л тийм. Хүн чинь ингээд хоол идж явахдаа юу идж байгаа мэдэн шүү дээ. За энэ бол төмөс, энэ бол байцаа тийм. Нөхөр юм. Тэгшин хүн чинь юу өнөрч байгаа мэддэг. Тэгэхээр чинь хүндрэлтэн чинь ингээд шинжлэх ухааны техникийн хувьд ингээд хөгжөөд ингээд яваад идэг. Бидний мэдхүй чинь сайжраад байгаа юм шиг яг үндэ үнэрх мэдрэмж бид маш их ухарсан. Урд нь бол хүндрэлтэн чинь тийм буураа хөгжилтэй байж байхдаа бид нар ч нөгөө хамрыг ашигладаг гэсэн юм. Одоо англи нь hunters and gatherers гэж ярьдаг шүү дээ. Одоо ойд ан ман хийхдээ хийж явахдаа тийм амтныг чинь үнээр нь хөөдөг, бас зэрлэг амтны өөрөөс үнэрийг мэдэж зүхтаадаг ч байт юм уу тийм ээ. Үнэр гэдэг зүйл их хүний амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг байж л дээ. Тэгээд их сонин хүн чинь хөгжих тусмаа үнэрлэх мэдрэмж алдаад одоо бол ерөнхийдөө хүмүүс одоо ингээд та ингээд үнэр ихэд ерөнхийдөө гоё муухай зөөлнө гэж ангилж байгаа хэрэг. Ч юм уу үнэрийг илэрхийлдэг маш олон төрлийн үг байна. За тэгээд бид нар ч үнэрээс маш их таашаал авч болдго юм а гэдгийг хүмүүс бол тэр бол анзаардаг юм шиг байна. Тэгэхээр энэ хамар гэдэг аягаа туйлын чухал хэрэгтэй байна л да. Тэгэхээр би нэг хэлэх дуртай байдаг байх. Энэ үнэртэн үнэр гэдэг бол хамраар сонсдог хөгжим. Энэ бол хамраар одоо тэг үздэг кино. Энэ хамраар сонсдог энэ агууд одоо балет үздэг сонсдог тийм ээ симфони хөгжим юм байна. Тэгэхээр энэ хамар энэ үнэлэх мэдрэмжид гайхалтай зүйлийг бид нэр ашиглаж сурах хэрэгтэй. Тэгээд бид нар өөрсдөө бас үнэрхний соёлтой хартсан. Тэгэхээр ганцхан ер нь монголчууд биш юм дэлхийн хаасаагүй бид нар өртнийг ойлгож сурах хэрэгтэй тийм. Одоо дэлхийн өртний одоо нийслэл гэх чинь Франц гэх чинь Францууч гэсэн одоо би нэг дээр Францын Лион гэдэг хотод очижсэн баг. Францын Лион бол дээрээс Франц бол дээрээс 4 дахь том хот. Гэвч Францын Лион одоо тусгай сонирхлын сүрчиг авах гал очих. Хоёрхан дэлгүүр багш. Ийм жижиг тийм. Бүр гайхаж байгаа байхгүй тийм. Тэгэхээр чи бол яг үндэ Францч гэсэн яг үндэ тусгай сонирхлын сүрчний талаар мэдээлэл байхгүй л байгаа байхгүй тийм. Ба нөгөө дэлгүүрүүд баг мухлаг шиг тийм. Би өөрөө хайж ужиж олж байгаа байхгүй тийм. Чи бол тусгай сонирхлын өртөн чи бол өртний соёлд бол одоо маш тийм өртний соёлын хөгжлийг авч явдаг аюу тийм сонир зүйл байхгүй тийм. Нийш үнэртэн гэж ярьдаг тийм. Үнэлэх мэдрэмж сектор нь кино санаанд орлоо нэг үнчин жоохон хөвгт нөгөө багасаа өсөж том болоод нөгөө үнэртний тухайн кино байдаг шүү дээ. Мэдрэмжийн хийдээс ч гэсэн тэр кино санаа. Сая ярилцлага ингээд ер нь явж байхад эхнээсээ бол яг өөрийн амьдралын тухай яриа сая хобби руу оронгууд ярьж байгаа байдал нь уртшаал ондоод байна. Хүний сонирхол гэдэг бол бас тийм хүчтэй байдаг тийм. Би нөгөө Монгол амралтаар явж байгаа болохоор би одоо чинь киноны тухай ярина гэх юм бол бас ингээд хэлээсэй гэдэг чинь. Ер нь хүн хоббитай байх, сонирхолтой байх гэдэг тухайн амьдрал аз жаргалтай байхад бас их чухал нөлөөлөл үзэж байна. Таны хувьд ер нь хоббит байх юу гэж боддог? Нэвтрүүлгийн бас төгсгөлдсөн энэ талаар яриад түрүүн бас давхар хэлжсэн те ер нь монголчууд маань аль болохын гадны одоо тэтгэлэг хөтөлбөр сургууль ажиллах боломжуудыг сайн эрж хайж байгаарай гэжсэн. Ерөнхийдөө энэ зүйлүүд талаар бас нээлттэй нэвтрүүлгийн төгсгөл. За би сүүлийнх нь асуултаа нэг чи. Яг ер нь бол би ингээд та бүхэн энэ сайхан сүүлд өрсөнд баярлалаа. Тэгээд би энэ хүмүүст ингэж ярилцах боломж олдох болгонд ялангуяа залуучуудад нэг л зүйлийг хэлье гэж боддог. Тэр нь юу гэхээр та бүхний хороо дэлхийн нээлттэй байна. Та бүхэн дэлхийн хэмжээг эсдэг. Том өрөөд тийм ээ. Би бол бас л ингээд та бүхний ихэнхтэй адилхан Монголд
өсөж төрсөн, Монголд сургууль төгссөн тийм л хүн. Бусдаас ялгах зүйл байхгүй. Би бол өөрөө бас өсөж явдаг мөрөөдөлтөд бол хурж явж байгаа тий. Тэгэхээр та хүн ч гэсэн бүр надаас илүү тийм үү. Бүр өөрөө мэрэгсэн юм чинь бүр надаас хэд дахин илүү амжилт гарах боломж байгаа. Тэгэхээр би Монгол залуучууд итгэдэг ер нь бол тийм. Монгол залуучууд ер нь их сэрэг, чөлөөтэй сэтгэлгээтэй, юмд баригддаггүй, бас аюу тийм адал явдал дуртай тийм ээ. Бас өөрийгөө хичээж чадах юм бол бас их дайчин юмд хүрч чаддаг гэж боддог. Тэгэхээр залууч та хүн үнэхээр хичээгээрээ. Тэгээд би та бүхэн бол бас их өнөөдөр бас гайхамшигтай нийгэмд амьдарч байна шүү дээ. Одоо ингээд өнөөдөр дэлхийд хүн одоо цаг бөгөөд санхүүгийн боломж байх бол өдөр зүгээр гар утаснаас ингээд плэт худалдаж аваад дэлхийн аль ч өнцгт очиж болж байгаа байхгүй тийм ээ. Өнөөдөр ямар ч мэдээлэл өдөр хэдэн секундын дотор авч болж байна тийм. Дуртай зүйлээ хэдхэн секундын дотор олж болж. Гэхдээ хүн төрөлхтөн чинь өнөөдөр яг энэ технологийн тийм ээ энэ нээлттэй нийгэм хил хязгааргүй нийгэмд хүрэхин тулд 200 мянган жил зүтгэсэн байхгүй тийм хүн төрөлхтний тийм 200 мянган жилийн түүхийн энэ их боломжууд бидний өмөр байна. Тэгэхээр нүдээ бид нар нээх хэрэгтэй. Бид нар маш хастай үед амьдарч. Ингээд та нүднээс торгоны зам энэ бид чинь ингээд ярьдаг шүү дээ Монголоор. Тэг чи одоо тийм хүмүүс ингээд тэмээн жингээр тийм ээ 8 их гээл ингээд бүр хэдэн жил явдаг байсан баа шүү дээ. Тэгэхээр чинь ингээд та бүхэн бодоод хүн төрөлч чинь өнөөдөр тийм ээ хүссэн газар очиж болдог. Хүссэн юмаа сурч болдог. Хүссэн мэдээлэл авч болдог. Энэ цаг хугацаанд орох гэж бүр хэдэн тийм ээ үеэрээ зовж иж өнөөдөр бид нар энэ боломж бидэрт ирсэн байхгүй. Тэгэхээр бид нар маш их азтай, маш их боломж дүүрэн нийгэмд амьдарч байгаа. Тэгэхээр хүн болгон өсөл мөрөөдөлд хүрэх хэрэгтэй. Америк нэгдсэн улсын үндсэн хууль нэг тийм заалт байдаг байхгүй. Хүн болгон ийм хэрэгтэй чихэд pursuit of happiness гэж англиар. Pursuit of happiness гэдэг нь аж аргалынхаа төлөө явах гэсэн үг. Монголоор орчуулах юм бол. Тийм үндсэн хуулинд яг тийм заалт байдаг байхгүй. Pursuit of happiness. Хүн болгон өөрийнхөө аж аргалыг хөөн явах хэрэгтэй. Тэгэхээр хүн болгоны аж аргал юу ч байж болно л. Тэгэхээр та өөрийнхөө аж аргалыг хаагаад үнэхээр энэ нээлттэй тийм үү энэ бидний одоо би бол одоо хуучин нийгэмд сургууль төгссөн хүн тийм. Чи одоо миний хувьд ингээ харьцуулаад харахад бол ингээ ямар их өөрчлөлт байна, ямар их нээлттэй байна гэдгийг илт харж байгаа юм л. Яг хөө зүгээр энэ одоо ингээд нээлттэй нийгэмд өссөн залуучууд ингээд бэрхшээл нь харагдаад байгаа мөртлөө боломжууд нь харагдахгүй байж магадгүй. Тэгэхээр та бүхний маш их боломж байна. Бэрхшээл бол мэдээж байгаа. Гэхдээ боломж нь хэд дахин илүү шүү гэдгийг л бас хэлмээр тий. За хоёрдугаар асуулт нь хоббиний хувьд гэх юм бол ер нь бол би анх Америкт сургуульд очиод сураад хичээлүүдээ сонгож авахгүй тий. Тэгсэн чинь ингээл амар гал болоо эрүүгээ эргцүү амар гүндүүд хичээлүүд аваад чинь наттай хамтаа явж ирсэн нэг Европ оюутнууд чинь хуулийн хичээлээ авчаад хажуугаар нэг чөлөө цагаа өнгөрөх тийм хичээл авч байгаа. Латин хэл мэлгээл одоо ч латин хэл өхмөл хэл шүү дээ. Зүгээр тэр бол зүгээр аюул тийм хобби болгож сурч байгаа. Тэгээд англи хэл мэл сурч байгаа чинь хүмүүсээс тийм асуулт асууж what's your hobby гэл тэгээд хобби чи юу юм гээл. Би тэр гайхт өсөхгүй хоббиг чи юу чи урд нь ойлгодгүй байлаа шүү дээ. Би ч бол одоо юу ажил хийх хэрэгтэй. Талхны мөнгийг олох хэрэгтэй гэдэг тийм. Нэг бол ингээд амрах хэрэгтэй тэгээд тэгж боддог. Гэтэ ер нь бол хүнд бол хобби заашгүй авах хэрэгтэй байна. Хүнийг хобби гэдэг чинь хүнийг маш олон талаар хөгжүүлж өгд юм байна. Хүнд маш их тийм мэдлэгтэй, соёлтой бодлого өөрийн гэсэн бас хүрээлэлтэй болдог юм. Жишээл би бас хоббиныхаа бас энэ нэг ач тусаа бод өнөөдөр бас би та бүхэнд уулзъя гэж бодлоо шүү дээ. Тэгэхээр ер нь хобби гэдэг бол ер нь хүнд их чухал. Тэгээд ер нь бас хоббиг бас бүр гоё хөгжүүлэх хэрэгтэй юм. Тэгээд хүнд юу ч байж болно хүний хобби. Би нэг таньдаг бас нэг мондог хөөлж байдаг байхгүй. Би тэгээд өөртөө бас хоббитэй гэж таны хобби юу юм гэсэн чинь нөгөө хүн чинь нохоо гэдэг. Тэгээд нохоо дижек дуртай. Тийм мондог шүүгчэн те. Тэгэхээр юу ч байж болно. Ер нь тэгээд хобби гэдэг чинь заавал тэндээс та ашиг олдогч байж болно тийм ээ. Гэхдээ таны хувь хүний хувьд бол их гоё хөгжүүлэх тийм боломж олдт юм байна. Тэгэхээр хүн болгон дуртай хоббигоо хөгжүүлээд явах юм бол амьдралыг бас их баялаг болгодог зүйл байт юм байл та тий. Би бол хин өртний хоббиг бас ингэж хөгжүүлсэн их өөртөө баяртай л. Маш олон хүмүүсийн бас таашаал өгч байна тий. Сайн сэтгэлийн таашаал тий. За тэгээд бидний бас ярилцах хугацаа өндөрлөж байна. Өнөөдөр бас үзэгчтэй өгөөчтэй сайн сайхан мэдээлэл өгсөн баг. Тэгээд залуучуудаа боломж байдаг гэдгийг бас нэг удаа ч гэсэн хэлээд авлаа. Тэгээд ер нь бол та хэлжсэн л дээ одоо энэ олон улсын ГАГ дахь олон улсын эрүүгийн шүүхэд бол ганц Монголгүй ажиллаж байгаа. Ерөөсө дадлах хийх одоо залуучууд ирэхгүй байна. Би уг нь хэлээд байгаа ирэхгүй байна гэдэгжсэн. Тэгэхээр бас хуульч одоо эрх зүйч одоо залуучуудад болоолаас энэ олон улсын эрүүгийн шүүхэд дадлах хийх боломж ер нь бол олон улсад гарах юм олон том боломж байдаг шүү. Зөвхөн танаас шалтгаалдаг гэдгийг бас өнөөдрийн маань зочин бас дахин хэллээ. Тэгээд бас хоббийнхаа талаар ярилцлаа. Олон бас үзэгчтэй сайхан мэдээлэл өгсөн таньдаас баярлалаа. Тэгээд телевизэн сэтгүүлийнхээ шинэ дугаарыг таньдаас өгөн баярлалаа. За баярлалаа. Би та хоёрт бас хоббигоос сурчлаад surчиг бэлгэлч юу. За баярлалаа. За.
Би үнэстэн дуртай хүмүүс зөрчиг бэлтгэх дуртай. За, Гэхдээ би дандаа би өөрөө таашааж исэн, өөрөө бүр өмөртөж дурлаж авсан зөрчигнүүдээс ухаалцах дуртай. За баярлалаа гоё. Зөрчигтэй боллоо. Тэгээд бидний урилгыг хүлээн авчирч бас амралтын энэ өдөр бас үзэгчтэйгээ ярилцсан танд баярлалаа. Тэгээд та бас олон монголчуудын ихтэл болж бас гадаадад бас Монгол улсынхаа нэрийг гаргаж сайхан ажиллаж байгаа. Тэгээд олон монголчуудаа бас сэтгэлийн таашаалагч бас хоббигоороо сайхан ажиллаж байгаа. Тэгээд таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. За. КОФ-ийн нэвтрүүлгийн маань зочноор Гааг дахь олон улсын эрүүгийн шүүхийн хохирогчийн өмгөөлөгч орчлон өргөдөө оролцлоо. Тэр үзэгчдээ бас төгсгөлтөнд нэмээд хэлэхэд залуучуудаа хэлэхэд дэлхий рүү бас хандаараа олон улсад одоо ажил мэргэжил сургууль юу гэдэг мөх зүйлээрээ гараараа бас хоббитой байгаараа гэж дахин хэлмээр байна. Энэ өдрийн кофе цай нэвтрүүлэг маань энэ дөрөв өндөрлөж байна. Бас бид нар та бүхэндээ 3 урьдчилтойгоор хүрлээ. За маргааш хэрэг уулзтлаа. Түр баяртай. За баярлалаа. Чингис хаан бол мөнгө тэнгэрийг шүтдэг, гэвч тэр Иесусыг шүтдэг, Аллахыг шүтдэг, Бурхныг шүтдэг, Лаозыг шүтдэг, Кунзыг шүтдэг, дээд тэнгэрийг шүтдэг хүмүүсийг юр гадуур шааддаггүй. Тэр сүсэг шүтлэгийн адлуусаас улж шашны дан хийсэн удаа юр байхгүй. Тэрнээ Хорезмийг дайлсан нь үнэндээ эрх мэдэлт хоёр улсын хоорондох улс төрийн мөргөлдөөнөө зэвсгээр шийдвэрлсэн учир болох юм. Миний санаа бол бүх улсын цэргийг бүгдийг амуу мөрнөө хөвөн төвлөрүүлээд байгалийн мартаан түшин Чингис хааны цэргийг хашина. Даагын жинэхэн Монгол мордоор амуу мөрний гэтлээ дийлчих нь аа? Чингис хааны Монгол морь амуу мөрний гэтэл дийлэхгүй юм чинь бид цэрэг томилоод хэдэн олмаан сахиулвал төмөн хэрэг төгс бөччихөн тэр үгүй болоо зөвжгээр олны үеэм болно. Тэрч байтугай дайны дараа иргэд маныг бөөсөнд хотог гаргалаа гэж шаалах болно шүү. Би Гурман Ахмад шиг тэгж бардан бодож чадахгүй. Монгол хүн үнэхээр та нарын хэлсэн чиг тийм өөдгөө гэж үү? Байд. Эннийг би хэлсэн биш. Чингис хааны дэд элчин манд бууж өгсөн зэмэн дээр хэлсэн шүү. Тэрний үг нэн итгэмжгүй. Чингис хаан ерөөсөн хүн өргөлтөд чадамгаа байдаг.
Тэр цэрэг дайчилж тал нутгийг нэгтгснээс наашаа Жанжинбаатар нь уран төрөлсөн хүн байхгүй. Зэмэндэр харин маныг зариуд сэлдүүлж байж мэднэ. Танаас маргалдах хэрэггүй. Би гэж байлаа. Чи хаашил тулгарч ирсэн энэ дайны тухай сандаа ярьчихвал дээрвэ. Миний бодлоо маш төгөмхөө. Бүх улсын цэргийг амуу мөрний хаваар байршуулахыг би зөвшөөрнө. Гэвч сэргийлэн хамгаалахын төлөө бишээ. Харин Чингис хааны цэрэг хол зам хөөж хартаа ядарсан дээр нь завдаж хөл улаан олохоос өмнө дайралт хийгээд халтахаар ирсэн дайсныг устгаж Чингис хааныг амьдар барина. Хүчээр төвлөрүүлж мөрнөө өмнө дайсны устгах бол дөө тарга. Улсын ван минь шийдвэр гаргаарай. Энэс саналгүй гэж юу? Амуу мөрнөө хөвөнд Чингис хаантай шийдвэртэн хийхийг би зөвшөөрөхгүй. Чингис хааныг ялд дийлэхгүй дээрэн харин Чингис хаанд ялгчихвал бид нэг л байлдаад мөкчих биш үү. Тэгэхээр миний санал бол дайсныг тавьж оруулаад манай уудам тэнэгэр нутагтан тэднийг жүгт бутаргааж нэгд нэгээр устгах. Тэгээд ард иргэдээ яах юм? Гэдэргэн Чингис хаанд идэг идгээр устгаагдаж мэднэ. Хаашил амуу мөрний хаваар бүх цэргэн байршуулвал дээр байх. Та нар маргалдах хэрэггүй. Төр энд хүртэл зөвлөе. Монгол цэрэг амуу мөрөнд хурц иртэл алагдaan жил гарч амнана. Арга бодлого тогтооход уужуулж авдана. Хаанта чулуун жанжин тангын чимээг авчиржээ. Хаанта улан хата Тангадын цэрэг хөжөө ирэхэр болов. тэд ирэхгүй гэнэ. Юу гэнэ? Тангад ба мантай амт цэрэг мордохыг төвчжээ. Тэр нэг мөрнөө учаан наад өргөн өчгөөд яагаад бас хөлтнөн болчихв. Тангад ба юу гэсэн? Тэр Чингис хаан ханцсан зүг дайсангүй юм чинь харин дайснаа ганчаараа дийлүүл болчих нь тэр. Энэ өнгөрлөө өөр бустай овалч чаддаг юм гэнэ. Юу гэнэ? Намайг яжилж гинөө. Хаанта уурлах хэрэггүй. Тангад ван бол итгэл журамгүй амта. Өнөөдөр Монголтой холбоож алтныг дайлчгаад маргааш нь алтантай янаг амраг болчихно. Нөгөөдөр нь сүнгтэй нийлээд алтныг дайлна. Ийм ичхүргүй амьтанд уур хурж биеэн жавах хэрэг байна уу да. Хаант навар учраа уран илгэчих чинь. Ингээд явд эрдэнэ баян болохоос би жавч. Хаантан чангчун бомж хүйчүүжийг итгэнэ. Мянган илээ ахаа хоёр миний хаантны өмнөөс битсэн жарлаг бичгээ аваад шандунгаас жалахаар явсан. Чангчун бомб хаантны сургац сэхэр үлж өгөр юм да. Хаантанд бомбын суртахуунаа нам сүлгөө чөвөр чолгоо санаа авах дутчихвээ. Хой, оготой. Чамд ямар сайн арга байна уу? Би очиж үжи. Эчиха. Юу байх юм? Эчиха. Танай чирэг улруулж дайсныг ял харгад галаар сүрдүүлэх арга гэж бий. 8 аймгийг дайсан дайнд шөнө нь хүн болгоноор 5 түүдэг начаалгаад Даян хааныг сүрдүүлсэн. Бас чүүчлэн дайрах арга гэж бий. Нахуугууны дайлдаанд 3 жамын чиргэн жиргээр урагшлуулж зүгүүрийн чиргээр дайснаа жагсаад чүүчиг чоолж орсон. Дахиул голын тасдах арга. Яг л хон алхад өрчийг хаглаад голын тасалдаг шиг. Шилдэг чирэг Баатар жанжинаар гол чиргийн дайрна. Үнэгэн даваанд алтан улсын 40 түмэн чиргийг ялахад энэ аргыг хэрэгэлсэн. Энэ удаа Ачихаан дайсныг дарахтаа ямар аргыг хэрэглэх гэж байгаа юм? Догшин салах хүчит аян гişиг дайрна. Миний чирэг хөдлөхгүй болж яах вэ? Хөдлөвөл хуйл салах шиг тэнгэрийн хаяанаас хоромхон жуур хуйларж ирнэ. Яг л хан оторгой талан эргэлж байгаа харчхай шувуу харалт руугаан гинтэр шунган дайрдаг шигээр дайсанд хариучих жав олохгүй. Улсыва. Чи өнөө миний зарилгын уламжлахаар явсангүй юм. Энд юу хийж явах юм бэ? Та дайсны яаж устгах тухай шийдвэр гаргаагүй шүү.
дайсны устгах шийдвэрээ. Юу гэлээ? Манай 40 түмэн морь чирэг болоод 30 түмэн явган чиргээ амуу мөрөнд байршуулж Чингис хаантай шийдвэртэй хийн. Чиргээ хаваа сахиулах юм уу? Дайсны үдэн дотлогч оруулж болохгүй. Тэгвэл хэсэг босохоор бут хогдно. Ярахыг чинь ойлголоо. Миний хөө залуу хүн агамгаар Монгол цэргийн амархан устгачих гэж бодож байна. Болж би ядарч байна. Чи олон хадад миний зарилгыг уламжилж хаа. Бодлоо. Өрхөн мөндөд хаад ноёдоо. Улсын вангийн биеийн чөлөөтэй болохоор бараалд гарт дийлгүй. Гэвч агуу их өчиг тэнгэр энэ удааны дайнд бид жаавал ялхийн дүн совнг улсын вангд мэдгэжээ. Тэр Монгол чиргээс 3 дахин илүү мохш өгөө Баатар чиргэн жолоодож Чингисийн чиргийг устгаана. Тэр энэ дайныг өнгөж байрлуулжээ. Орилхог Баатар ууган хөвгөнтэйгээ хамт 11 түмэн шилдэг чиргийг жолоодож шинэ нийслийг чангалан сахина. Бусдын олон хааж жахарч өөр өөрийн нутгаан сахина. Орхим мөндөд хаан минь улсын ван сануулсаа. Энэ удааны дайн орхим танаас үүсэлтэй болохоор танаас сахиж байгаа хажгаарын балгас хамаг түрүүн дайрагдах мэдээж. Улсын ван уял дахаан түмэн чирэг жолоодож танд туслан хажгаарын балгасын хамгаалгаж жарлагсаа. Намаа юу? Олон хаад хов ховнаа нутгаан хамгаалаарай. Орхим хөндөд Жанжимын таахал гэж. Тэр ховдох шунхын амьтан Монголын арал жаачнаас тонсон өд эрдэнэн над шор долоолгосон чгүй байхад одоо монгол хүн ирэхлээр юу гэж намайг өмнөө төлөх гин? Энэ бол улсын ван болоод бог татнаа санаа. Чи жарлаг гэж үрчих санаатай юу? Амаг ихтвэл осолдон, овор ихтвэл доройтон гэгч орттой үг юм байжээ. Хатан өхөн өжин төрд гар эргүүлж байгаа хэрн төхөөгүй таныг. Улсын ван нь бас оморхог сахсуу урваа хөрвөнтэй. Улс гүрэн минь тэдний гарт харлах боллоо. Миний ботхоор иргэд түмнээ амнаас өд хөрөнгийн төлөө, улс гүрнээ гайж авлангаас жайлуулахын төлөө, улс ардаан аюулаас аврах үүргийг чи хариуцуултаар. Нэгэнтээ огчрогдсон ван хөвгөн би атгандах илцэл маань л захирах хэрэг. Сая би чиний сануулгыг авч ярьсан. Манай 40 түмэн морь чирэг болоод 30 түмэн явган чиргэн хөлийн гадна байршуулж харадан ойгоор 8-8 хилд Чингис хаантай шийдвэртэй хийн. Чиргийн хүчэн ботраавал Чингис хаанд сөнөхдөг аюултай гэсэн. Гэтэл улсын ван сонсохгүй. Тэр жөвийн Монгол чиргээс айгаад аль хэжээнэ сүлсэн өмхөрч гжээ. Хүлээж яа. Чингис хаан цас туул өргөн говийг туулаад энд иртэл яалаа гэд жил гараа явуулгүй. Тэр болтлоо. Цаг төр бас ондоо болчихж юм агад. Бид амчгал болоосай. Өглөгийн ээжнийг удаан хүлээлгэлээ. Ли багштай. Чонгчун бомб ойрд явж дийлэх болов. Тун осол боллоо. Миний багш энд ном номолж ертөнцийн учрыг таягдаад уджээ. Төрөөхөн алтан улсын элчин Хойнанаа жахрагч хүн ирүүл жалсан. Дараа нь Сүн улсын Личэн Пэйби нараас миний багшийг жалахаар ирээд төр жасхийн их үйлдэн туслуулахаар гуйжээ. Тэгэхэд миний багш бүр очоогүй. Ли багштай. Өчүүхэн миний үг хүндүгэ. Гэвч надад Чингис хааны жарлаг бичих болоод
намайг баяр морилж байгаа мэттэй жогсыг үжин шийтгэдэг вэ гэсэн үсгтэй барын толгойд алтан байсвэ. Эрхэм бомбо Чингис хааны эрдэмтэн мэрэгдийг хүссэн сэтгэлийг хүндэлж өчүүхэн надтай хамт баруун шаялаасай. Тэгвэл Чингис хааны хүнд найдлагыг хүсэрдүүлэхгүй биш үү? Энэ хамаагүй. Миний багш нэг жагтал битсэн. Хоёр ноёнтон Чингис хаанд дамжуулах болов. Илаах. Би таашаал харьяа. Бид тэр холоос төмөлж ирсэн байхдаа чончон бомб адга нь уулзчихгүй. Чингис хаанд бид юу хэлдэг вэ? Илаахын ноён уруу тариалах хэрэггүй. Залмагчл очих юм бол чамчон бомбо чүүчүүжи биш болчихгүй юм уу? Мянган ахын санаагаар бол та улаан өтөөгөөр вого алчин довтлогож баруунш дайлах замд яваа Чингис хаанд айлтгаад хоёр дахь зарлиг бичгийг уламжлуулвал ямар вэ? Энэ зарлиг бичгэн илээч үцээгээр бичүүлвэл хамаг сайн юм аа. Ингээд болно гэж юу? Ингээд бас болохгүй бол тэр чанчун бомбо чүүчүүжи биш болчихно. Дайсан 40 түмэн их чиргээ амуу мөрний хувинд байршуулж мантай үжилчвэл манай 20 өдөн түмэн их чиргээ нойрон төнд хүрдэлгүй болно. Гэтэл тэр ингээгүй. Тэр 11 түмэн чиргээр шинэ нийслэн батлан сахуулж 10 түмэн чиргээр хуучин нийслэл болоод хатан ихэ хамгаалуулад бусад чиргэн эл балгасаар ботраснаас манд нэг нэгээр жалгагдах хэрэг болжээ. Зүүн хажгаарын энэ балгасны чиргийн хүч хамгийн арвинд орно. 3 түм. Гэвч бид 20 өдөн түмэн чиргэн тэдний 3 түмхэн чиргэд ногтлуулж болохгүй. Манай морь хорин бэхлэлтээр нь авирж гарт дийлэхгүй. Би чиргэн морон 4 жамаар хуваахаар шийдсэн. Чагаад өгөөтэй хоёрыг зөв ховлоо жилэмтэй хамт үлдээж энэ хажгаарын балгасыг байлдуулъя. Бусад 3 жамын чирэг тэдний хил хажгаар балгас чайжиг идлээд шин нийслэлд нь чирэг нийлж дайснаа амин гажрыг чохно. Тэгээд амархаг бардамжаантай улсын вангийн амьдаар барина. Одоо үеийн дайндч тэр, эртнээ дайндч тэр цаг мөчийг амь ностой адил үздэг. Цагийг эзэмшидэл чадвал орон зайг авчулж итүгитэй байранд ордог. Жил гарын яваа сая хурц ирнэ гэж тэднээ баргалж байсан Монгол зэрэг гэнтэр хязгаарын балгасанд нь тулан иржээ. Монголын тэр үнэн ирчихсэн гэж юу? Чи андуураагүй гэж. Унсан ахтыг харвал аяндаа мэдчих юм чи. Тэр хөлөмөр унсангүй бөргөд хөлөвлөд ирж юу? Яг ийм төрөг юм. Адасны хаалгын хаав. Хаасаа. Одоо сая бодж олох юм бол Монгол чирэг жээл дээр чинь довтолж ийн гэж мэд. Ийм хурд ирвэ хэн саналаа да. Араа тэнгэрс бууж ирээгүй үстэй. Таван Монгол арал зачны халаад Тэвэн түмэн дэсний татаж авчирчээ. Энэ бол чиний бэлдсэн сайн хэрэг. Монголын тагнуулыг алсан тэдий. Тийм байла Чингис хаанда чи өөрөө очиж ихэл. Монгол цэргийн энэ удааны дайралт нь балгасыг сахиж байсан Жанжин цэргийн хатуу эсрэг үзэлд учирсан боловч эцэстэн ялжээ. Залгаад Чингис хааны их цэрэг тэдний 3 дугаар том балгасанд хүрч элчин хорч зэмэн дээр хоёрыг томлон балгасны хамгийн том ноёныг бууж өгүүлэхээр ятгсан байна. Манай оршин амьдарч байгаа энэ газар дах нэг балгасыг уудлага хариг үрэнд хожигдно гэж аль ард хүн зүгнжээ. Тэр нь яг манай энэ балгас. Та нараа хаач харснаа хэрэггүй. Энэ га зайлшгүй болжээ.
Архим мундат эрдэмтэй. Ийм жонглыг би ерөөсөө сонсоогүй штэ. Та дураараа жохож байгаа үуч. Чингис хааны чэрэг морь яг л үерийн ус шиг энэ балгасыг жалгмаар байхыг чи харсангүй юу? Тийм бол яадхий. Чингис хаан тал нутгийн эжрэхэд дийлвч тэрний ах тулг манай толгой дуур нисэд гарт дийлнэ гэж юу? Бидний марчгаа тэд алтан усуудад хар хидааны олон балгасын эдэлсэн шүү. Танай чэрэг өрсөд морд баатрын нэрэн бодоод иргэдийн амнасаа наадах чинь. Өвгөд ярьдаг шүү. 2 гар хоосон нодгаар халгалсан үерийг 20 дийлэхгүй. 2 хөл хэдий хүчтэй боллоо гэд хөрсөлтөлхийн донсолтыг хөнгөрүүл дийлэхгүй. Үе томон иргэдийнхэн толоо өвсөж идэх нь ичхүүр годом шиг биш ээ. Архим мундат ноёо. Та мэрэгэн шийдвэр гаргахгүй болов уу? Монголын элчнийг оруул. Монголын элчнийг оруул. Архим мундат элчингой. Учир мэдгүй ухвар мөчид ардаа та нарыг жодож шархтуулсан гэнэ үү? Энэ миний харуулчлага биш боловч би танд осол буруу хүлээе. Гайгүй. Өчүүхэн би архим ноёны хүн чанарыг сайн ойлгоно. Энэ удааны ирсэн зордог бол би мэдсэ. Юугийн нухав миний шадар дагалтнаар онцгайлан эрдэмтэн багш нар бүр эвсгийг санаачилж байна. Тэд чус урсгхийн үжид төвдөхгүй. Таны дэд элчин зэмэндэр мэдлэггүй. Манай үгээр бол энэ балгасны нэр нь эрдэм шинжилгээний төвгсөн утгатай. Тэгэхээр эрдэмтэн багш нарын саналыг хүндэтгэн журмлахтаа таарна. Тэгэхэд тус балгаснаас ахиулж иргэн жодоодогч болсон би улсын вангийн зарлагын олохоос өмнө балгасан батлан хамгаалах л үүрэгтэй. Үүдээ нээж бууж өгөх эрх байхгүй. Та Чингис хаанд дамжуулаач. Хэрвээ би байлдаанд ялагдвал Жангжун чирэгтэйгээ хамтаар амнасаа харамгүй өргөдүүлэх юм. Та нар гэмжимгүй эрдэмтэд болон иргэдийн минь урших болов уу? Болно. Би танай санааг төр ёсоор нь Чингис хаанд дамжуулахыг батлаа. Хамгаалагч томолж 2 элчнийг амар төвшин удаж мардуул. Балгаснаас ахуул жанжин харин баатар юм байна. Гэвч чагийн өнгийг танихгүй бол амиа алдгал эргэ. Наяа орчуудыг хөнөөсөндөн үүлэн шат болоод бэхлэлтийг өвдөх багт бэлтгэг маргааш өглөө би энэ балгасыг дайрна. Ай, дөрхин сайн багтаах. Өнөө моос амантай хайртай эрдэмтүүд хотын үдийг нээгээд өгчихжээ. Чингис хаан хотод ороод ирчихсэн. Жанжа, бид одоо яадаг вүлээ? Та нар харчин ховч салж өмсөөд хурдан амжуулваарай. Танаас бас яваа. Явж байгаа. Энд одоо хийх ажгүй болсон.
Талай. Миний өмнөөс энэ сүс жаргатай сайн эрд ёсгүй иддэг. За, ачи хаан. Хулан хата. Та жаахан гайгүй болов уу? Болсон. Одоо хаантан читгэхэд алчихгүй. Хулан хатны халамжид баярлалаа. Та яагаад балгасанд орж үтсэнгүй юм? Энэ балгасууд эндхийн 3 дугаар том балгасаа. Тойрж үжиж байна. Би шархацсан чиргээ тавих нь болж байна. Та тэгээд балгасанд орсонгүй нь учиртай байхаа. Тийм ээ. Би дайна дараах өнгө тайван өснөл хөвдлөл хөсөмжилнэ. Хятад чөлөвсөн харсалт байдлыг харах дурггүй. Эчих тэнгэр минь энэ бүхний жогсоож хайрлаа. Хурдлаа. Жанжаа, яв. Монгол чирэг хойд үүд өвчлээ. Миний дэд жанжаа яалаа. Надтай хамт бохилтын сахад улсын Монгол тусламж хүлээхэ. Тэр өчтөр шин чиргэн дагуулж бөсөлтөнд шортлоод Монгол чирэгт баригдчих. Монгол тэр хийх та. Бүх чирэг бохилтод оргоо. Хурдлаа. За. Байлгаар бэлхэ. Монгол тэр бохилтод өвгөж байна. Тэнд хурдан хашаа. Жанжаа. Яв. Монгол чирэг ард талаас дайраад ирлээ. Тэр мөн бай. Андэр нь барь. Жилмэ. Чи нөгөө талаар нь гар. Тэрний бүдэл болго. Хурдлаа. Явъя. Чингис хаан айлтгий. Манай чирэг бүх балгасан ээжилжээ. Өнөө хэргийн эдний яв. Барьчихсан. Оохой. Болж ийн. Чугаатай хоёртол өргөдөөсөн тэр хавдаг амьтны одоохон дарж авч иргэ. Би тэрнийг өөрөө шийтгэн. За. Хөвлөө. Хэдий хүн өгч шаргацсан юм? 5,000. Хаантаа. Мянган Елэяха хоёр Шандунгийн лайжуугаас бачим удаагаар нэг жагтал ирүүлжээ. Чангчун бомб зөвшөөрчих боо. Үгүй. Урилгыг төвчж. Иркүүл байга да. Дэлхийг эрхшээхэд дайм байлдаан гарамгай Дайчин Баатар болоод өн олон уран дарахад байвал болчихно. Юунэк нь бичигдэн гэтэл бомбыг жалаад нэгч хэрэггүй. Харин уу? Тоохгүй байна уу? Тийм бол маргааш үүлэн шатаар авирж бохилтыг өвдөж үж. Өрөөгөө хэлэх юм бол одоо чи энэ уржуудын хэр вилдэл гаргачихгүй. Сувата жанжаа. Та арай тийм бядуу хүн биш ээ. Энэ дайнд урчууд хэрэгтэй гэдгийг мэдэж байна. Гэтэл улсыг засахад бас урчууд хэрэгтэй ш.
Эртээ саваад анги төрийн эмхлэн жалсан эрдэмтэд жөнд. Бензул нэг нь Нармай улсыг эмхлэн жалсахын дор надаа сондон хэн баймаа гэж тэргэлсэн. 3 улсын үед Зүгалиан улалжин бүрхөөсөн гараагүйгээр улсын үеийг тогтоосон. Энийг та мэдхгүй байхаа. Чиний тэр мөнцгтөл Зүгалиан чинь би танихгүй. Би чамайг тань. Чи ямар? Хаантан мэднэ. Урд сахалт Монголд нянгаад орны иргэдийн амаржуулан гайл хурааж хатан голоос умаршихи арилжаа худалдаа тариалгыг сэргээх сануулга дурдсанаас жилийн гайлын орлого нь дунд нийслэлий дайлаад олсон бүх олжоос давжээ. Үнэн үү? Тийм бала урд сахалт чинь бидэндээ хүрч гэнэ. Тэр мө өртгөр бомбыг жалаад юу хийх юм? Тэр өртгөр бомб чинь над багшилдаг байхгүй юу? Урд сахалтаа чи одоохон нэг жаргалын мичиг туурваад улаан ортогоор шандун тургалга. Үг ярагаан үнэн чичээнгүй байлгаа. Тэрнийг заавал жал дэлхий дахны засах ухааны жалгая. За, би сөнөр бич. Чингис хааны зарим бичгийг балгасанд харуулж оруулаа. Тэд бууж өгөхөд Чингис хаан тэднийг өршөөж өнөрнө. За. Мөнч сайн бэхэлжээ. Балгасын сахижгаа жанжин өндөр гавья үлэмж зүтгэлтэй хүн байна. Байлдаа лав шөрүүн явагдах байх. Хаантан биднийг 2 сарын дараа шинэ нээсэлд хурч их чирэгтэй нийлэг жарлагдсан. Хараа маань чөлжиг ачигсан. Энэ балгасыг жилхэн алав. Эрхэм хүндэт жанжаа. Жанжаа. Чохоо. Хаалгын төлөвч.
Бас нэг балгасан алдчихлаа. Манай ялгуухсан цэрэг ягаад дүр мануул шиг болчихж бай. Манай цайж бөхлөд хойноос нь эжлэгдэж л байна. Энэ ч юм юу болж байна? Манай хуваа цахиулсан бодлого буруутсан байна шүү. Хүчээр төвлөрүүлж ягаад Монгол үнтэй үзэлтэн бол таарна. Үжилч гинэ. Үжилчад ялагдчихгүй яана уу? Ялагдахгүй баталж чаддгүй чи. Аава. Хэлгээгүй. Одоо манай хийх ажил бол элчиг тэнгэр даадах гас гадна хов хөвнийхэн хүрээ хачаагаа бэхтээд Монгол цэрэг манай бэлтгэл мөгөд алимдуулж шинэ нийслэлд орж ирэхин сэргэлхэл хэрэг болж. Болжээ. Бөглөл яаж яана үзэхэр очие. Улсыва багцгаа. Улсыва нутаг дэвсгэрээр шинэ нийслэл бол өл жүнэ дотор хамаг уудам нь гажир шороогоор бол өл жүнэ дотор хамаг өн шимэлгэн ёстой хүнээ орчлонгийн дэвэж шүү. Эртний нэг шүлэгтээ битсэн байдаг. Орчлон ертөнцийн жаргалын орон болваас азийн хорвоо шинэ нийслэл болоо. Бусад балгастайгаан адилдах бол бурам сөс хоёр болоо гэдэг. Сайхан нутаг да. Харамсалтай. Энэ сайхан орон минь дайна хөлдөд аригдах боллоо. Жаргалын орон шинэ нийслэл минь битгэл тамийн далай болоосай. Би өвгдөөдөстөө ямар нүрээр олгоно вэ? Санаа амар бай, улсын ван минь. Манай чирэг олон ам элбэг юм чинь Монгол хүнийг лав ялах юм. Аава, одоо миний салаар явуулахад арай оройтхгүй шүү. Бас л яшгаллаа. Чи намайг чих амар байлгуул яадаг юм. Монгол хүн намайг зовоож яхад багж байгаа юм уу юу юм? Аава, бид цэргийн хүчээр аман мөрний хөвөнд бошуухан төвлөрүүлж ядарсан дайсны зохиод бүх балгасны иргэдэд ажиллан Чингис хаантай үзэлцүүл таарна. Бас л үжилчин гэлээ. Чингис хаан маныг бэвшлэлтээс салаад тэдэндээ хээрлэн байлдахыг хамгаас үсэж байна. Тэгвэл Монгол морь цэргийн давуулаг байраа бадруулчих биш юм уу? Иргэдийн дайсан гэдэг бол энэ ч шал дэм яриа. Саяхан тэдний алуудаж 3 жилийн гайл тушаалгасан болохоор уур хилэн дэгдээд одоо бүр тэнгэр тулмаар байна. Тэд манд тусалж гэнэ гэж юу? Үгүй. Чингис хаан ирвэл эгэл ардыг хядаж орон сууцыг талхитах болохоор тэд сая иргэдийн хилэн ослыг дэгдэнэ. Аав та өөрөө тэрэг жолоодон байлдвал дархан сүрэн дахиад бадруулж давтад хэлнэ. Ван хөөг нэлэх тун житэй. Манай чирэг бол хансан чөгтөө ялгадашгүй Хадан Баатар чирэг. Одоо эцэг тэнгэр манай хамгаалахаа байжээ. Энэ их гай зовлон арилтал эл балгасаа хуваасгаад дайсны аажмар хорой. Аажмар хорой нэ. Чингис хааны тэрэг хилийг тэрмгэлэх үеийн 20 төмөөсөө нэмэгдээд 30 төм болчихсон шүү. Мөхөс би хаан сууснаас нааш төрж асах тур сэтгэлэн чилээвэ. Харамсалтай нь төшмөд цайд тур төгс мэрэгд илрээвэ. Сонсхола хутагт багшта үннийг шүтэж ёсыг мөрдсөн үлэмж төгс эрдэмтэй дарин эжид хаадын оврыг ахуулж эрхэм хөвлөгдийн суртлыг бүрэлдүүлж аглага аваад удаан саатаж уугаа дүрийг ичнээ далдалж аршийн их ёсныг бэшлгсэн хэмээмэ. Аян дандур мордсны дараа эрхэм багшийн ууган нутгатаа нуугдан сууж ихийг сонсоод хаан би ихэд биширсэн боловч алс хол болохоор өөрийн биеэр ухтан жолгож яс чадвэ. Эдүг шадар төшмөл илээ аахыг хөнгөн унаа хүсэг тэргийн хамт хол гажраас хүндэд багшийг урахаар илгээвэ. Багш нь та элсэн жүлийн хол хэмээн үл төвхшөн эсвэс иргэд түмэн дур амгалан гівэж эсвэс хаан над урт наслахын ёсыг жаах зорилгоор нус нулимсан арилгахын завсар нэгэн үгийн сургалан хайрлам уу. Багшд нь та их ёсноо үжүр товч байгаа ойлгон хамаг тусыг вийлдэж хар тэргүүтнээ хүсэлд нийцүүлэх болдог бай. Өвгөнэ тул зарлага бариулв. Гэгэнтэн толдом уу. Чингис хаан олдой намайг дэндүү өргөжээ. Би Жанзыя Жаншантай мөчөөрөхөд дийлгүй. Рүүгээ хүмийн болох ч санаагүй. Төгс мэрэгдийн нэрийг жүүж төр гүрний амаржуулах хариучлага аглаг ууланд суусан өтгүүс надаа арай хойдмааргуул да. Хутагт багшээ. Ноёнтон бити жаваарай. Чингис хаан бол энэ дэлхийд эжинт төр байгуулж асар их гүрнийг чогчл дийлэх чорын ганч морьтон эжин. Тэр иргэд түмэнд амгалан ивэтгэ гэж жарлаг бичгтэн хэлсэн биш үү? Дэлхийд ихнэ амтан голтны төлөө би Чингис хаантай уулзчил ховтой болжээ. Хоромхон жуурын хооронд хотлоо олно ховж яах тогтоож байгаа энэ хүнд би юу нэг их хэлэх ёстой. Багштанд баярлаа.
нийтийн он тоодын 1220 оны 5 сард Чангчун бомб Чүүжүүжи Чингис хаан авралахаар дал гарсан өтлөө буян үл хайхвар нь баруунш аялсан байлаа. Энэ зэрэгээр Чингис хааны багтаасан 4 замын их цэрэг нь бүгдээрээ шин нийслэлийн гадна болзоо ёсоор цэрэг нийлв. Нэг удааны шүрүүн дайн явагдах боллоо. хаантанд амар айлхъя. За, хасраа, говои, танаас